Нэгдүгээр анги. И юунын булш. Энэ цаг үед хүн амьд явна гэдэг амаргүй. И юун үүнийг аль хэдийн ойлгочихсон байсан. Гэхдээ эд залуу насанда ингэж гэнт үхлийн ирмэгдээр ирнэ гэж тэр огт төсөөлөөгүй. Өнөө өглөө И юун хоёр найзтайгаа ууланд авирахаар болдсон байр. Дээрээс нь хөөрхөн охинч хамт явж байгаа. Залуу хүний хувьд бол нэлээд л сайхан төлөвлөгөө. Залуу сугаасаа адал явдал дуртай. И юун ч ялгаагүй. Хүмүүсийн гар хүрсэн жуулчны уул сонирхолгүй санагдаад тэд хүний хөл бараг хүрээгүй зэлүүд уулыг сонгожээ. Уулын бэлд хавьд хүрэхэд нэг агуу тааралдав. Хамт явсан охин тэр дороод сонирхоод орж үзье гэж зүтгэв. Гэтэл хэн мэдхүлээ. Энэ агууд орсон нь бүх юмны эхлэл байж. Агуун дотор И юун дөрүүлжин нил яган өнгийн болор олсон юм. Яг л кинон дээр гардаг кристалл хавтан шиг. Байгалийн нил яган болор юм болов гэж бодоод гараараа хүрмэгц. Агуу гинт донсолж эхлэв. Дараа нь нурлаа. Хэдэн 10,000 тонн хад асар дээрээс нь бууж ирэхийг харах тэр агшинд И юун юу бодсноо өөрөө ч ойлгоогүй. Гэхдээ ганцхан бодолд хад байсан. Өөхөх аюул тохиоход л өөхөх гэж байна гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгодог юм байна. Тэр залуухан царай зүс гайгүй. Би ирүүл бас одоо болтол зандан. Амьдралд нь тохиох ёстой байсан зөндөө сайхан зүйлс бүгд ингэж дуусах гэж байна. Асар чулуу яг дээр нунаагүй. Гэхдээ бузах замыг нь бүр мөсөн тагдаж орхив. Уулын гүнд битүү орон зайд хоолгүй, усгүй, агаарч хязгаартай. И юун ойлгож байла. Эндээс гарах найдвар бараг байхгүй. Энэ газар магадгүй түүний булш. Тэр хаттай ханыг гөлрөн ширтэн. Гар утасных нь гэрэлд барзгар хаднууд элдэв ад зэтгэрийн нүүр шиг харагдана. Хүүтэн чулууны мэдрэмж түүний зүрхийг аажмар доош татна. Гэтэл нэг л зүйл ойлгомжгүй. Хамт явсан хоёр найз нь алга. Уг нь айгууд орохдоо тэд яг ард нь явж байсан. Нурс тулсан бол гурвал хамт хавчигдах ёстой. Гэтэл тэд хаацсан нь огт мэдэгдэхгүй байв. Яг л тэд И юунтэй хамт огт айгууд орж ирээгүй юм шиг. Гэтэл И юун тод сандаг. Агуу нурхаас ердөө халас минутын өмнө хамт явсан охин нь яг түүний араас ярьж байсан. Тэр жаахан айсан шинжтэй. Энэ агууд могоо байдаг болов гэж асууж байсан шүү дээ. Хоёр амьд хүн ингээд гинт алга болчихдаг гэж юу? Тэгээд бас ямар ч шалтгаангүй агуу ингэж нурна гэж. Энэ агуун дотор гар утсанд огт сүлжээ алга. Хоёр найз нь амьд уу үхсэн үү огт мэдэгдэхгүй. Үнэхээр тэнгэрт хашгирсан ч хариу алга, газарт өөлсөн ч сонсох хүнгүй. И юун ингэж хүлээгээд сууж өгөхийг хүссэнгүй. Тэр бүр эндээс ухаж гарах тухайч бодлоо. Хэрвээ нурангадор унах чулуун тийм ч их биш бол магадгүй маш өчүүхэн ч гэсэн найдвар байж болох. Хүм үхэхийнхээ өмнө гайхмаар их тэсвэр, гайхмаар их тэмцэх хүсэл гаргадаг. Найдвар хичнээн бага байсан ч туршаад үзэхээс өөр замгүй. И юун бодсон даруйдаа хөдөллөө. Гэхдээ гараараа ухна гэдэг мэдээж боломжгүй. Зэвсэгч алга, хутагч алга. Тэгтэл И юуны толгойд гинэт нэг бодол цахилав. Тэр бол нэл ягаан өнгийн тэрхүү болор хавтан. Хэлбэр нь жаахан хүрц шиг, жижигхэн, бариулж үгүй. Гэхдээ хоосон гараараа ухснаас ямар ч байсан дээр. И юун эргэн харлаа. Агуун гүнд тэр болор хавтан яг байрандаа хэвээр. Тэгээд зүрх нь гинт ёг хийв. Сайтар ботход яг тэр болор хавтанг гартаа хүрсэн мөчөд л агуу нурсан. Ийм давхцал хэтэрхий санаандгүй биш үү? Тэгэд бас хоёр найз нь ямар ч уул мөргүү алга болсон. Эдгээр итгэмээргүй зүйлс нэг нэгээрээ толгойд нь холбогдно. И юуны сэтгэлд нэг сонин бодол аяндаа төрөв. Өнөөдөр болсон бүх юм энэ болор хавтантай холбоотой юм биш үз. Тэр нэг ягаан хавтанг ширтэв. Тэр нь жижигхэн овгор маш тэгшхэн хадан дээр тавигдсан байлаа. Яг зүүд шиг нил ягаан гэрэл сулхан цацруулна. И юун хэсэг эргэлзэв. Дараа нь гар утасныхаа гарч хийдинг унтраалаа. Харанхуу агуун дотор зөвхөн болор хавтангийн бүдэгхэн гэрлэр тэр юмсыг бүдэг бодог харж болж байв. И юун ойлгож байлаа. Энэ бол энгийн болор биш. Болор өөрөө гэрэл цацруулдаггүй. Харин байгальд цасраг эдвэхт элемент агуулсан зарим эрдэс гэрэлдэг чадвартай. Одоо бол цацрагийн хор бие махбодод хортой юу үгүй юу? Түүнийг бодох завч байсангүй. И юун нил ягаан болор хавтан гартаавлаа. Хэрвээ энэ хавтан нурангийг үүсгэсэн бол энэ нь түүнийг амьд гаргах ганц боломж байж болох юм биш үз? Найдвар маш өчүүхэн гэдгийг И юун өөрөө мэдэж байсан.
Гэхдээ үхэл нүүрлсэн үед үхсэн мориоч амьд гэж найдахаас өөр яах вүлээ? Болор хавтан гартаа авахд айхтар хүйтэн байлаа. Тэр хүйтэн мэдрэмж гарын суцтайг нь дээш өгсөж зүрх рүү нь шингэх мэт. Химжээгээрээ насанд хүрсэн хүний алгаас жаахан том. Зузаан нь алганаас арай нэмгэн байв. Болор хавтан бүхэлдээ нэл ягаан өнгөтэй. Дээр нь үл таних, нууцлаг хэ угалц хийлэгдсэн байв. Эдгээр хэ байгалинх биш. Ямар ч байсан хүний гараар сэлж үлдээсэн нь нэлт. Хэн ингэж сэлсэн юм бол? Эдгээр нь эрдний бэлэгдэл тэмдгүү. Эсвэл үл мэдэгдэх нууц хэл бичигүү. Энэ болор хавтан дэлхийгээс бус өөр ертөнцөөс харийн соёл иргэншлээс ирсэн байж болох уу? Ийм хачин логикт багтахгүй зүйлс дараалан тохиох тусам юуны төсөөлөл улам л тэлж байла. Тэр эдгэж байв. Агуйн нуралт энэ нэл ягаан болор хавтантай шууд холбоотой. Учир нь газар хөдлөл болоогүй. Тэгээд ч байгалийн агуу ямар шалтгаангүйгээр ингэж гинт нурн унана гэж юу? Болор хавтан гартаа барьж суухдаа юун нэг зүйлийг анзаарав. Хавтангийн дөрвөн талын ирмэг яг тэгш хэмтэй байлаа. Түүний зүрхэнд багахан ч исэн итгэл асаав. Ядаж лүүгээр шороо ухвал гараараа ухснаас хамаагүй дээр юун дахин эргэлдсэнгүй. Тэр болор хавтан гартаа барьсаар зузаан нь үл мэдэгдэх шороо чулуун ханыг чиглэн алхлаа. Хоёр гараараа хавтангийн ирмэгээс атгаад бүх хүчээрээ доош нь шоргуулан цахив. Тэгтэл итгэмээргүй зүйл болов. Уг нь хатуу мэт байсан шороо чулуу алганы чинээ хавтангийн дор яг л дүпүү шиг амархан хуваагдлаа. Юун хит их хүч гаргаснаас чулуу тасарснаар тэр чигээрээ толгоогоороо хадан хананд мөрөгчхөв. Юун хэсэг мэд гайхав. Дух нь шалбарч цус гарсныг ч тоосонгүй. Тэр гартаа барьсан нэл ягаан болор хавтанг гүлрэн ширтэн. Байхшилын дараа асар их баяр цээжийг нь дүүргэе. Эн чинь яг л шинжлэх ухааны кинон дээр гардаг лазер хотох шиг юм биш үү? Одоо энэ яаж ингэж хорц ус, ямар өчөөстэйг нь судлах зав байсангүй. Түүнд ганц л бодол байла. Ухаж гарна. Юун хоёр гараараа болор хавтанг чангатгаад яг л хулган шиг галзуу усан мэт ухаж ихв. Болор хавтан юунд ч дийлдсэнгүй. Хатуу боржин чулууч түүний өмнө ямар ч саад улсангүй. Нэвэл огтлоход салж байлаа. Юуны сэтгэл улам их хөөрөв. Тэр өөрийгөө жинхэнэ эрдэнэ олсон гэж мэдэрч байлаа. Хэрвээ үнэхээр амьд гарч чадвал энэ болор хавтан түүний хувь заяаг өөрчилж мэднэ. Магадгүй дотор нь харийн соёл иргэншлийн технологич нуугдж байгаа биз. Юун хэдий хэр удаан ухснаа ч мэдэхгүй. Заримдаа бараг туйлдж, гар хүлэн чичирж эхлэх үед гартаа барьсан болор хавтнаас үл мэдэг, хүйтэн мэдрэмж дамжин ирэх шиг болдог. Тэр нь ямар нэг байдлаар түүнийг дахин багахан тэнхээтэй болгож байгаа мэт. Юун ямар ч амралтгүй, шантралгүйгээр ухсаар байлаа. Агуйн дотор өдөр шөнө ялгахдаггүй. Тэр унтсангүй, амарсангүй. Амьд үлдэх гэсэн зэрлэг хүсэл нь түүнийг урагш, дахиад урагш шахна. Дар утас аль хэдийн цэнэггүй болсон. Цаг хугацааг хэмжих ямар ч баримжаа алга. 3 хоног уу, 5 хоног уу, 7 хоног уу. Юун өөрөө ч мэдэхгүй. Тэр будааны ганц ширхэгч идээгүй, усны ганц тусар чамсаагүй. Гэтэл гайхамшигтай нь амьд хэвээр. Болор хавтнаас ялгарч буй үл үзэгдэх хүч түүний амьдралыг тэдрэж байгаа мэт. Хэрвээ ардаа ухсан замыг эрвэж харуул аимшигтай харагдах байсан биз? Гэхдээ юун үүнийг анзаарах сөхөөгүй. Түүний хараа аль хэдийн бүрлдсэн. Урд нь юу байгаагч шороо чулуугч ядгаж харахгүй. Зөвхөн гартаа барьсан нэл ягаан болор хавтнаас дамжих хүйтэн мэдрэмжил тодхон. Тэр бараг мэдрэхүүгээ алдаж эхэлжээ. Гагцхүү итгэл шазруун зангаараа тисэх мэт ухсаар. Тэгтэл нэг агшинд нүднийх нь өмнө үл ялэг гэрэл цайрч харагдав. Шорон давхаргын жижиг завсраар бүдэгхэн гэрэл түүний нүүрэн дээр туслаа. Яг л ухаан алдаж байсан хүнд хүйтэн ус цацах шиг юун гинт сэрв. Гэрэл байна. Юун амьдралдаа анх удаа гэрэл гэгээ ингэж сайхан санагдаж байгааг мэдэрлээ. Нулимс нь өөрийн ихгүй асгарна. Алдсан мэт санагдсан хүч чадал нь сэргсэн мэт санагдана. Тэр шүдээ зуугаад галзуурсан мэт ухаж эхлэв. Эцэст нь нүднийх нь өмнө орон зай нээгдэв. Дараа нь асар хурц нүд гялбам гэрэл асгарч юун нүдээж бараг нээж чадсангүй. Тэр газар доороос мүлхэн гарч ирлээ. Амжилттай боллоо. Би амьд үлдсэн байна. Юун чангаар хаширмар санагдав. Харанхуйг туулж байж л гэрэл гэгээ ямар үн цэнтэйг ойлгодог. Үхэлтэй нүүр тулж байж л амьдрал ямар эрхэм болохыг мэдэрдэг ажээ. Тэр газар дээр хэвтэн том томоор амьсгаад амьсгаллаа.
Цэнхэр тэнгэр намуухан хөвөх цагаан үйлсийг ширтгэхэд амьдралдаа анх удаа тэнгэр ийм сайхан харагдаж байгааг мэдэрч байв. Биеийн туйлдж ам цанган хатаж байсан ч юун удаан хэвтсэнгүй. Шүдэ зуугаад бослоо. Одоо хамгийн түрүүнд хоёр найзтайгаа холбоо тогтоох хэрэгтэй. Тэр үхлээс мортарсан ч найзууд нь ямар байдалтай үлдсэнийг мэдэхгүй байлаа. Гэвч гар утсан цэнэггүй байгааг санав. Юун хүн амтан харагдах болов хэмээн эрвэн тойрно ажиглав. Гэтэл ингэж эргэн харсан мөчөд тэр гинэт гацав. Эн чинь ямар учиртай юм бэ? Тэр тод санаж байлаа. Ууланд авирч яваад уулын бэлдэх агууд амьдараа булгацсан. Тиймээс эндээс гарч ирсэн ч уулын бэлдэл байх ёстой. Гэтэл бодит байдалтай юун уудам тал дунд зогсож байв. Эргэн тойронд нь уулс харагдавч түүнээс асар хол. Ийм зайг газар доогуур ухаж туулна гэж тэр огт итгэсэнгүй. Ойр очимд нь хэд хэдэн шорон огур байлаа. Огур бүрийн өмнө бүдүүн мод зоож, дээр нь нүүрс шиг хар зүйлээр хачин санин үүсэг сараачжээ. Эн чинь бол шүү. Юун хөшиж орхив. Өмнө нь нэгэнд өөхөхт өгсөн болохоор сэтгэл нь арай хатуутсан байв. Ийм утгагүй мэд санагдах байдалтай тулсан ч тэр тайван байж чадна. Эдгээр нь орчин үеийн оршуулгын газар огт биш байлаа. Хотын оршуулгын газрууд гантэг, боржин чулуун хөшөөтэй, эмх цэгцтэй байдаг. Харин энд байгаа булшнууд хамгийн азаслагдсан уулын мохорт байсан ч үүнээс дээр харагдсан. Тэр агшинд юун нэг зүйлийг анзаарлаа. Доош харвал өөрийнх нь ухаж гарсан нүх хэвээрээ байв. Харин нүхний ам яг нэг овгор шорооны өмнө гарч иржээ. Тэнд мөн адил модон самбар байлаа. Самбар дээрх бичиг бусдаасаа ялгаагүй хачин байсан ч яагаад ч юм юун түүнийг уншиж чадсан юм. Тэнд ингэж бичжээ. Хайрт дүү, юунийн булш. Хажууд нь дахиад хэдэн үг байв. Томигч Жансяро. Юунийн булш гэж юу? Юун бүр мөсөн мэл гайхав. Энэ ямар хачин явдал вэ? Тэр уулын агууд амьдараа булгацсан шүү дээ. Гэтэл яагаад өөрийнхөө булшнаас гарч ирдэг юм бэ? Энэ одоо ямар онигоо биш дээ. Тэгээд ч энэ бичиг хятадч биш, англич биш. Тэр яаж ийм танихгүй үсхийг уншиж ба? Зүүд байлгүй. Тийм ээ, лав зүүд байх. Гэхдээ арай л хитрхи бодитоо юм шүү. Юун эрвэн тойрно. Дахин харлаа. Сэтгэл нь жаахан түгшиж эхлэв. Тэр өөрийгөө чангахан чимхэв. Өвдлөө. Дахиад чимхэв. Бас л өвдлөө. Зүүд биш гэж юу? Энд чинь үнэхээр зүүд биш юм байна. Толгой дотор нь үе түмэн бодол давхцаж замбраагүй болов. Хэн нэгэн түүнд юу болоод байгааг тайлбарлаад өгөөсэй гэж хүсв. Магадгүй агууд дарагдахдаа аль хэдийн үхчихсэн байж болох юм. Дараа нь хүмүүс түүнийг ухаж гаргаад энд оршуулсан байж мэднэ. Харин газар доогуур ухаж гарсан нь үхтийнхээ өмнө үдсэн хий зүйлс байсан юм болов? Гэхдээ хайрт дүү гэдэг нь юу гэсэн үг вэ? Түүнд төрсөн эгч байхгүй. Алсын хотод амьдардаг, бараг уулзаж үзээгүй үеэл охиныг л хүчээр тооцвол тооцож болох. Гэтэл яаж бодоод ч тэр охин түүнд булш босгоно гэж юу? Булш дээрх юун зүгээр л ижил нэртэй өөр хүн байсан гэхэд ч эдгмээргүй. Тэгвэл яагаад тэр яг түүний булшнаас гарч ирдэг юм бэ? Юун бодлоо. Яг тэр мөчөд тэр гинэт зогтусв. Алсыг харвал шавар шавхаатай хөдөөгийн нарийнхан замаар нуруундаа хулсан сагс үүрсэн жаахан охин түүний зүг алхасаар ирж байлаа.